Хүн ер нь эрүүл багтал бүх зүйл аяандаа болно доо. Эрүүл мэндийн талаар мэдлэг олгож сонирхолтой, хөгжилтэй, анагаахын нууцлаг ертөнцөөр тантай хамт аялах эрүүл биеийн үндэс подкаст эхэлж байна. Эрүүл байхад бүх зүйл аяндаа болно доо. За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. Өнөөдөр болохоор та бүхэнд хүүхдийн тархины цэцэн хангамжийн дутагдал болон тархины даралт сэдвээр ахлан бэби хүүхдийн эмнэлгийн зөвлөх хэмж саран туяа хэмжтэйгээ та бүхэнд зөвлөгөө мэдээлэл өгөхөөр бэлдсэн байна. За тэгээд манай лайвыг үзэж байгаа ээжүүд маань дуу нь хэрвээ гэдгийг энэ комент дээр бичээд өгөөрэй. За мөн та бүхэнд хүүхдийн тархины цэцэн хангамжтын дутагдaltaй, тархины даралттай холбоотой асуулт байх юм бол комент хэсэгт бичиж үлдээгээд тэгээд бид нэр эмчээсээ зөвлөгөө аваад та бүхэнд хариултыг өгөх болно. За тэгээд одоо нөхцөл байдал гадуур ковидтай байгаа учраас бид хоёр масктайгаар лайва хийж байгаа шүү. Энийг та бүхэн минь сайн ойлгоорой. За тэгээд танд энэ өдрийн мэнд хүргэе юм чи. Баярлалаа. Та бүхэндээ ч гэсэн энэ орооны мэнд хүргье. За өнөөдөр хоёулаа хүүхдийн тархины цэцэн хангамжийн дутагдал болон тархины даралтын талаар ярилцахаар бэлдсэн байгаа. Тэгэхээр эмчээ тархины цэцэн хангамжийн дутагдал болон тархины даралт гэдэг нь юу хэлдэг юм бэ? За ерөнхийдөө бол тархины цэцэн хангамжийн дутагдал, тархины даралт хоёр бол ерөнхийдөө хоёр жоохон өөр зүйл. Өөрөөр хэлэх юм бол энгийн ханиад байж яснаа тэр нь одоо нэг витамин С уугаа, жоохон утлан хийчихээр идэгдэг. Тэгээд жоохон хэрвээ жоохон хүндрээд байвал нэг ойр зургийн ханиадны юм уучаар калиод ч юм уу тий проспан ч юм уу нэг юм зөөлөн хэмгүй ургамлын юм гаралтай юм уухаар идэгчдэг хэлбэрийг нь бол хэлбэртэй адилхан тийм нэг зөөлхөн агаарт гаргаад жоохон тордоод хүүхдээ зөв асраад ирэхээр гаг болчдаг тэр хэсэг нь бол хүчил төрөгчийн дутагдал байгаа юм. Хэрвээ бид нар тархины цэцэн хангамжийн дутагдал, хүчил төрөгчийн дутагдлынхаа энэ хэсгийг хөндрүүлээд эмчлэхгүй байгаад агаар цайн гаргахгүй байгаад шаардлагатай хүүхдэд ингээд агаарт гаргаад байсан ч гэсэн тэр нь зүгээр болохгүй заавал юм хэрэгтэй байхад нэмээ эргэлэхгүй байхаар ч юм уу ямар нэг шалтгаанаар эмчилгээ ингээд нөгөө нэг бүрэн төгс явагдахгүй эсвэл хүүхдийн биеийн онцлогоос болоод бүрэн төгс явагдахгүй байсараад арай жоохон хүндрэхийг одоо жишээ нь тархины даралт гэж байгаа. За тархины тэр нь өөрөөр хэлэх юм бол түрүүний нөгөө ханиад маань хөнгөн зөөлөн юм дарагдхаа болоод хатгаа болоод заавал нэг антибиотик уухгаа заавал тарианд орох гэдэгтэй адилхан дараагийн шатлал гэж ойлгож байгаа байхгүй юу. Тийм учраас бид нар ерөнхийдөө хүүхдүүдийн маань одоо сүүлийн үед бол одоо маш их хүчил төрөгчийн дутагдал, тархины цэцэн хангамжийн дутагдал маш их түгээмэл байдаг болсон. Энэ нь бол одоо нийгэмтэй, стресстэй, жирэмсэн үеийн тээлттэй, эхийн эрүүл мэндтэй энэ төр холбоотойгоор маш их ингээд элбэг болцоход байгаа. Тэгээд энийгээ бид нар хэрвээ хөнгөн үед нь хөнгөн зөлийн имээр дарж зөв асраад дарж чадах юм бол цаашаа тархины даралт болохгүй байх боломжтой байдаг байна. Тэгэхээр эхлээд ерөөхдөө тархины цэцэн хангамжийн дутагдал гэж хагаад тэр нь хүндрээд ирэх юм бол тархины даралт гэдэг ойлтой болох нь шүү дээ. За тэгвэл эдгээрт нөлөөлөх хүчин зүйл шалтгаан нь юу гэдэм бэ юм чи? За ер нь нөлөөлөх хүчин зүйл бол маш олон. Ялангуяа ер нь бид нар ингээд жирэмсэн ээжүүд ингээд маш сайхан жирэмслэлтэй хэвээ явагдуулаад маш сайхан хэвийн сайхан эрүүл хөхөд авахын төлөө одоо бүгд нийгмээр эмч нар нэгчүүд эцэгчүүд бүгдээрээ мэрэх ёстой. За үүний тулд бол хамгийн нэгдүгээрт бол охидын эрүүл мэндийг анхаарах. Тэгээ цаашдаа бол яг жирэмслэх төрөх насндаа бол жирэмслэлтийг төлөвлөж байгаад яг өөрийгөө цоо эрүүл бүх эмчийн хяналт шинжилгээнд орсныхаа дараа одоо би хүүхдийг тээх бүрэн боломжтой гэсний дараа бол жирэмсэлж байх юм бол бид нарт элдв эмэг тохиолдох хувь бол маш бага байдаг. Гэтэл бид нар нөгөө жирэмслэлтийнхаа үед буюу жирэмснээс өмнө эрүүл мэндийн байдал тийм сайн хангалттай биш байснаасаа болоод одоо маш олон эмгэг тохиолддгийн нэг нь бол тархины цэцэн хангамжийн дутагдал, хүчил төрөгчийн дутагдал, тархины цаашлал, тархины даралт болох талтай байдаг. За тэгэхээр юу байх нэ? Хамгийн нэгдүгээрт одоо жирэмсэн үедээ наазах нь хамгийн элбэг тохиолддог юм бол тонустай байж болохгүй л гэсэн үг. Тонустай байна гэдэг нь бол нөгөө ураг маань умаа агшаад ингээ ургийг шахчихж байгаа байхгүй юу. Тэгээ ингээ гаднаасаа шахуулж хаар чинь хүүхэд би энгийнээр тайлбарлахдаа бол ерөөсөө л 36 арцмаар өмсдөг хөлтэй хүн 35 арцмарын гутал өмсөд яваад байгаатай л адилхан болчихж байгаа байхгүй юу. Гаднаас нь ингээ шахаад бариад цусан хангамжийг алдагдуулаад ингээд ирдэг учраас бид нар аль болохоор
тэр тонус гэдэг юмнаас зайлсхийх хэрэгтэй. За хоёрдугаарт нь бол жирэмсэн үед ханиад хүрэх, өвдөх янз бүрийн шалтгаантайгаар бол эрүүл мэндэд одоо өөрчлөлт орох, маш их эм тариа хэрэглэх, сэтгэл санаа дутуургүй байх зэрэг нь бол бас энэ байдалд нөлөөлж хүргэдэг байх нэ. За тэгээ бас ихийн нөгөө жирэмсэн үеийн халдварууд байдаг. Жишээ нь одоо вирусын халдвараар өвдсөн байх юм бол төрсний дараа хүүхэд маань нөгөө ургийн халдвартай гарч ирээд тэр нь болохоор цаашдаа энэ хүчил төрөгчийн дутагдал, цаашлуул, хүндрүүл, тархины даралт болон ургийн халдвар маягаар хүндэрдэг байж болно. Мөн бас одоо төрөх замын одоо эрүүл ахуй байж болно шүү дээ. Тэгэхээр төрөх замын эрүүл ахуй өөрөө маш цэвэр шинжилгээнд одоо мазокотыг цаг хугацаанд нь өгсөн. Тэгээд тэнд ямар нэгэн өөрчлөлтгүйгээр байж байгаа төрөх юм бол бид нар бас төрөх замдаа хүүхэд ургийн халдвар авахгүй, холдор авахгүй байх нь бас нөгөө дараагийн өвчнөр өвдөхгүй байх шалтгаан болдог. Тэгэхээр эндгээр олон шалтгаанууд дотроос хамгийн өргөн бөгөөд түгээмэл тэгээд манайхан жоохон бага анзаараад жоохон тоохгүй байх гэдэг зүйл бол маань тонустай байх явдал байдаг. Тийм учраас жирэмсэн ээж нар тонустай байхаас татгалзах. Одоо аль болохоор тэн дээр эмчилгээ авах, аль болохоор хүүхдээ томносгүй сайхан хэвийн тийх хэрэгтэй байдаг. За энэ нь бол төрхөөс өмнөх явц. За одоо төрөлтийн процесс дээр бол наад зах нь бол ээж нар маань төрхөөс өмнө одоо төрөлтийн үйл ажиллагааны талаар мэдлэгтэй болсон байх. Тэгэнгүүтээ төрөлтийн удирдах байгаа их баригчийнхаа үгэнд маш сайн орох. Тэгээд одоо хяналтандаа сайн явж хагаад яг төрөх процессыг маш сайн давж чадах юм бол бид нар бас энэ эмгээс өөрсдөө хамгаалах боломжтой байдаг. За төрсний дараа сайхан хүүхэд төрчлөө. Нөгөө апгарын оноонч сайхан, хүүхэд ч сайхан төрчлөө. Няраа хүүхэд гээд бигнээд эхэлдэг. Тэгээ бүгд бигнэнгүүтээ няраа хүүхэд юм чин даарч байх гэдэл маш их халуун орчинд асраал их зузаан өлгийд бол хүүхдийг нөгөө өөрийнх нь байгаль температураас илүү халуун орчинд асраад ирэнгүүт хүүхэд чинь тавгүй байдалд орно. Ингээ уйлахад мэдээж суудаас агшин наазах нь дээр нь үнэрлж байгаа агаар нь өөрөө хүчил төрөгчөөр одоо дутмаг дэндүү бөхчм агааргүй байгаад ах юм бол хүүхэд гайгүй төрсөн ч гэсэн хүчил төрөгчийн дутагдалд орох тийм аюултай байдаг байх нэ. За тэгвэл яг нөгөө одоо үзэж байгаа үзэгчтэй бас нөгөө өнөөдөр ямар сэдвээр ярилцж байгаа та бүхэн дахиад нэг сануулчих. За хүүхдийн тархины цэцэн хангамжийн дутагдал болон тархины даралтын талаар Сарантуяа эмч маань зөвлөгөө өгж байгаа. За тэгээ асуулт байх юм бол та бүхэн коммент хэсэг дээр бичиж үлдээгээрэй. За тэгэхээр эмчээ хүүхдийн одоо тархины цэцэн хангамжийн дутагдлын үед хүүхдэд одоо ямар зовёор шинж тэмдгүүд илэрдэг юм болоо? За тархины одоо хүчил төрөгчийн тархины даралтаас өмнө ихлээр тархины цэцэн хангамжийн дутагдал, хүчил төрөгчийн дутагдал гэж байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр энэ маань өөрөө бол тийм их хүнд биш шинж тэмдэг байна. Ерөнхийдөө бол эхний 20 хоногтой хүүхэд бол завиргүй, тайван одоо хүүхэд төрхөөсөө байглаасаа заяагцсан тийм нэг тэргээ зохицуулах тийм чадвартай байж байгаа байхгүй юу. Тэрнийхээ хүчинд бол ямар ч халуун байсан, ямар ч буруу асраан байсан ерөнхийдөө завиргүй юм шиг яваад байдаг. Тэгж жагаад тэр нь ингээд сүлдээ бол одоо нэгсэндээ тэр нөөц дуусаад эхлэнгүүт хүүхэд гинэт уйлна, орой болгон тодорхой цагт уйлна. Тэгээ тэр нь болохоор тэр уйлалт нь их өвөрмөц орой одоо яадаг чинь зарим хүүхэд 6 цаг, зарим хүүхэд 9 цагт ингээд нэг цаг юм уу 2 цаг бүр яасан мэддэхгүй баг юм тайвшрахгүй гэж уйлж ийсэн нь гинэт ямар ч арга хэмжээ аваагүй байж л өөрөө аяндаа тайвшрал тэрнээс шүүч болоогүй юм шиг хэвэн байжгаад маргааш нөгөө өөрөө уйлдаг тэр цаг дээрээ давтаад уйлдаг юм одоо нэг уйлалтын хэмнэл байна. Маш их яраглан дүүлэн ингээд чихэлдээд гизэн дүрц юм шиг дуграал чихэлдээл ингээд яргалаад байна. Унтж байгаа мөртлөө айгүй чочин, амархан юмд чочин заавал үлгийдэхгүй болохгүй гэсэн өгүүлэмжтэй байна. Тэгээд энэ завуурууданд ингээд ерөнхийдөө тэгээс нэлээд хүчил төрөгчийн дутагдaltaй хүүхдийг харах юм бол арьсан жоохон хөх хэрэг өнгөтэй байна. Жоохон ингээд удаан уйлуулсны дараа бол хөлрөх шинж тэмдэгтэй, даг цаалах, хөлрөх, гар алга уулна ингээд нойтон байх шинж тэмдгүүтэй байна. Тэгээд нэлийн одоо хүчил төрөгчийн дутагдал дээр арга хэмжээ авахгүй ингээд байгаад ах юм бол эрүү чичрэх, гар хөл ингээд нэг татханж байгаа юм шиг тийм чичрэх хөдөлгөөн хийх, эсвэл хүүхэд маань уйлахаараа ингээд дээрч хөхрөөд хэсэг хугацаанд таг болох гих мэтчлэн ийм шинж тэмдгүүд илэрдэг. Хэрвээ ингээд хүүхдээ уйлахаар нээж нар ингээд сандраад үлээгээд зөвөр ингээд нөгөө саваад эхэлдэг байхгүй гараараа ингээд тэгж ерөөсөө болохгүй. Хэрвээ тэх юм бол нөгөө угаасаа хүчил төрөгчийн дутагдaltaй жоохон нөгөө хэвийн бус баг зэргийн тархинд чинь цэцэн хангамжийн дутагдлаас болоод хавмаа үс зөөрчлөлттэй байж байгаа тархи маань ингээд сэгсэрхээр цус харвч аюултай байдаг учраас хүүхдээ яаж ч уйлж исэн сэгсрэх хөдөлгөөн хийхгүй байхыг анхаарах хэрэгтэй байдаг.
Ахаа. За тэгвэл энэ чи гэрийн нөхцөлд ерөөхдөө хүчил төрөгчийн дутагдлаас сэргийлэхийн тулд ээжүүд маань яах ёстой юм болоо? Та энэ дээр зөвлөгөө өгвөл. Хамгийн нэгдүгээр төрхөөс ер нь одоо төрөлт гэдэг зүйл маань өөрөө гинт тохиолддог зүйл биш. Тийм учраас аль болохоор төрхөөсөө өмнө хүүхдээ яаж асрах юм, яаж хөхүүлэх юм гэдэг ерөнхийдөө анхны мэдлэгтэй байвал их сайн жирэмслэлтийнхээ явцтай. Тэгээд дараа нь төрөөд өнгөж гараад ирлээ. Гараад ирэнгүүтээ хүүхдээ одоо асарж байгаа агаарын температур бол нэг 22 градусаас хэтрэхгүй байх ёстой. За тэр температур нь бол нийт салхихгүй. Тэгээд нөгөө одоо нийт салхи гэдэг чинь би ингээ яг цонхны хажууд суучих юм бол над руу ингээ салхи хүлээгээд байна. Би хэрвээ цонхноос сол очих юм бол өрөө минь 22 градус байсан ч гэсэн над руу ингээ нийт салхи хүлээгээд авахгүй салхины урсгалд ор байхгүй л гэсэн үг. Тэгэхээр тэр температур хамгийн чухал. Нөгөө үнэрлж байгаа агаар нь хүчил төрөгчөөр баялаг хөөгдөд тийм ачаалалтай бөхчим санагдуулахгүй байх хэрэгтэй байдаг. Хоёрдугаарт хүүхдийг хувцлалтан дээр аягүй сайн анхаарах хэрэгтэй байдаг. Голдуу алдаа нь бол жоохон юм чин даар чин гэдэг их бэгэндэг. Хөлд нь ялангуяа дутуу төрсөн, баг жинтэй төрсөн хүүхдийн хөлөнд бол зузаан, гэрэл, халаадаг, гудас тэгээд нөгөө ноол уур, үс ноос энэ төр тавьдаг байхгүй юу. Энэ нь яг их баг жинтэй хүүхдэд бол дааруулахгүй ч гэсэн тэгэд манайхан бол нөгөө халуун юмаа тавихаар ингээд барихаар их халуун байхаар бүр их халуун тавьж яадаг. Тэхийнхээ оронд бол аль болохоор зүгээр л хүүхэд жирийн бүлээн байх хэмжээнд л хүүхдийг асрах хэрэгтэй байдаг. Тэгэхээр бид нар хүүхдийнхээ хувцлалтыг эхний 2 сарда гүйцэд төрсөн яриаг бол ээжээс нэг дахин илүү хувцлаад тэгээ 2 сараас цаашаа бол хүүхдтэй яг ээж ямар хувцастай байна, яг ээжгээ хувцлаад явчих юм бол бид нар хувцсны нэг тохируулахгүй байх чадвар маань одоо яаж хувцлах юм бол гэдэг ингээд бодлохгүйгээр зохицуулах боломжтой байдаг. Ээж өөрийгөө хараад хувцаа харьцуулаад явчих нэ. За дараагийн юм нь бас дэр байдаг. Дэр ингээд айгүй өндөр дэр тавих гэдэг байхгүй. Нөгөө хүчил төрөгчийн дутагдaltaй хүүхд чинь нэг онцлог нь ингээд унтахгүй уйлаад байн ингээд аман ангаагнаад уйлдаг. Няраа хүүхдийн нөгөө хацарт нь ингээд гараа үргэхээр угаасаа хөхөх гэдэг нэг рефлекс хийж байдаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө хөхнийхээ толгойг л хацарт хүрэхээр л нөгөө хүүхэд ингээд аман ангаагаад яг мөө мэдгэж байгаа юм шиг сэтгэл төрөнгөт өлсөд байна гэж бодоод дахин хөхүүлээл ээж нь сүүгүй байна гэж бодоод сүүгээ солиол гаднаас янз бүрийн шин тижэлтэй нөгөө нэг сүүгэж бодоод янз бүрийн одоо нөгөө лаацтай сүнүүд байдаг штэ тий хай одоо хумаана энэ гэх мэтчлэн янз бүрийн нөгөө нэг сүү орлуулагч бүтээгдэхүүнийг оруулж эхэлдэг. Ингээд ирэхээр нөгөө угаасаа хүүхэд маань уул нь өлсөөгүй зүгээр л одоо тайван биш байдлаа мэдэгдэж уйлангууд нэмж хоолгосоор хагаад гидс нь ингээд сэрдийчдэг. Тэгэнгүүт гидс дүүрлээгээд гидс дүүрэнгийн юм өгөх юм уу эсвэл ингээд нөгөө хоолой тохируулахаас илүү гидс дүүрэнг рүүгээ анхаарат эхэлдэг байхгүй юу. Тэгэхээр бид нар зөв асраа зөв хувцлаад ирэх юм бол хүүхэд маань эдгээр нөгөө илүү идэх гэдэг завираас бас хамгаалагдах боломжтой байж байгаа. За үүн дээр гадна ерөнхийдөө тайвшруулах анхны тийм арга хэмжээнүүд авчих хэрэгтэй байдаг. Энэ анхны арга хэмжээнд нь бол өдөр болгон хүүхдээ сайхан усанд оруулах байх хэрэгтэй. Дээр нь дахиад хүүхдтэй сайхан 14 хоногтойгоос нэхлээд бүтэн биеийн чилээг арилгаад массаж хийгээд өгчдөг байх хэрэгтэй. Хоргүй зөөл ургамлын гаралтай юмнуудаас бас өгөөд хүүхдээ ол болохоор хүнд юм хэрэглэхгүй зөөлөн аргаар одоо хүчил төрөгчийн дутагдлыг хангаж өгөөд асаргааны байдлаа сайжруулад хүүхдээ одоо юм хэрэглэхгүй одоо харгалах талаасаа бол мэдлэгтэй байх хэрэгтэй. Гэтэл энэ дээр бас ээж нар нэг анхаармаар юм байдаг. Ерөөсөө агаард гаргаад байхад зөв хувцлаад байхад ерөөсөө ингээд бүх хамаг байдгаараа асраад хүүхдэд тохиромжтой болгоныг судлаад хийгээд байхад хүүхд нь уйлаад байвал заавал эмчит хандах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол бид нар эмчит хандаж хүүхдэд маань ийм хэрэгтэй юм уу? Ямар нэгэн тархинд нь шинжилгээ эход харуулах ч юм уу, цахилгаан бичлэг хийлгэх ч юм уу, шинжилгээ хэрэгтэй юм уу гэдээ үзэх хэрэгтэй. Гэтэл одоо яг ээж нар дотор ийм хэрэглэхгүйгээл уйлаад байгаа хүүхдээ ингээл аргалаад байнгын тэврээс ээж нь чадраастай хүүхэд нь чадраастай тийм байдалд орчих гээд байдаг учраас эхний одоо эмчдэр очиж чадахгүй бол хамгийн зөөлөн одоо жишээ нь ментат ч юм уу тийм ургамлын гаралтай юмнаас нэг 2.5 мл-ээр өдөрт 2 удаа өгөөд ч юм уу ингээд зөөлөн хоргүй юмэр одоо эмчийн зөвшөөрлөлтөөр эхэлж болно. За одоо та бүхнийхээ асуултанд хариулъя. За би монголчин гэд хэрэглэгч маань асуулт илгээсэн байна. 3 сар 20 хоногтой хүүхэд маань толгой дагзаараа их халах юм аа
Гэт энэ нь юутай холбоотой гэдэг юм бол энэ нэмж. Ер нь дагц хал хэсгээр халаад байна гэдэг чинь ерөнхийдөө за нэгдүгээр ээж яаж төрсөн бэ? Төрөлтийн одоо явцтэй ингээд хүүхдэд хүү ороосон уу? Ямар нэгэн асуудалтай төрсөн үү? Кесарээр төрсөн үү гэл энэ асуудлуудаа анхаарах хэрэгтэй байгаа. За нэгэнт ингээд яг маш сайхан хэвийн төрсөн байхад хүүхэд ингээд байвал асаргаан дээр бас түрүүний миний хэлдгээр өрөөний дулаан байна, 22 градус байна уу? Бид нар хувцсыг тааруулж байна уу? Хитрхи бэгэнж байна уу? Хитрхи их нөгөө нэг өлөсөж байгаа гэж бодоод их хоол өгөөд байна уу гэдэг дээрээ бас анхаарат өгнэ. За ингээд исэн чинь болохгүй байх юм бол бас дээгээ өгөлтөө анхаарна. Тэгэхээр бид нар нөгөө хөлөрсөн болгоныг дээ гэж бодоод дээгийн тунгаар их хөөцөлдөх гэдэг. Хэрвээ бид нар дээг буруу тунгаар өгөөд хитрхи их тунгаар өгчих юм бол нөгөө дээгийн илүүдл болчдөг байхгүй юу. Тийм учраас илүүдл нь дуцснаасаа хортой учраас дээг ерөнхийдөө тэр яаран шинжилгээ өгөөгүй байж хамаагүй нэмж болохгүй. Тэгэхээр ерөөсөө дээгээ бол хоногийн тунаа нэг 700-аас 1000-ын дотор бариад тэгээд энийгээ бол ямар витамин өгөх өөрсдөө сонголтоо хийгээд одоо эмчийн зөвлөгөөгөөр янз бүрийн сайхан дээнүүд байна штэ. Би та нарт наад захын нэг дээ одоо үзүүлье. За энэ одоо жишээ нь ингээд дээ янз бүрийн төрлөөрөө байгаа. Тэгээд энэ дээр одоо жишээ нь энэ бол дан дээ байж гэн. Энэ бол Д-тэй дээр 8 витаминтай хавсарсан одоо юм баян одоо витаминээр баяжуулсан байж гэн. Энэ болохоор арай том хүүхдийн дээ байж гэн. Гэх мэтчлэн ингээд дээ өөр гадуур маш олон төрөл байж байдаг. Тэгээд уухад арай хялбар бага насны хүүхэд ууж байгаа учраас заавал нөгөө шингэн тэгээд туншлан жигд байх гэсэн энэ чанарыг хангасан тэм дээнүүд өгөх хэрэгтэй байдаг. Тэгээд дээр нь бол хэрвээ бид нар дээгээ 100 өгөөд асаргаагаа 100 хийгээд ингээд авах юм бол тархиад зулаагаа нэг эхот харуулах өвчл төрөгчийн дутагдал байна уу гэдэг тал дээр анхаарах хэрэгтэй байх нэ. За дагц төдий халаад байгаа тохиолдолд бол ямар арга хэмжээ авах вэ гэвэл нэгдүгээр дээр нь айгүй гоё сэрүүхэн байх хэрэгтэй будаагаар хийсэн ч юм уу. Хүүхд манай ээж нар бас нөгөө их нөгөө хөнжилмэн синтван гудас синд одоо скетч гэдэг юм ийм юмн дээр ингээд нөгөө дан дэргүүгээр тавьчихдаг байхгүй. Тэр нь нөгөө толгой халах бас нэг шалтгаан болоод байдаг учраас тэр гудас синтванаас тусгаарлах зорилгоор 1 см-ийн зузаантай тэгээд нэг будааны хальс малсаар хийсэн сэрүүхэн дэрийг ингээд далыг оролцуулаад ингэж дэр ихц гоё хөвтүүлж дэрлүүлэх хэрэгтэй байдаг. Тэгээд хэрвээ бид нар саяны арга хэмжээнүүдийг аваад ерөөсөө болохгүй байх юм бол эмчэд хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. За яг энэ дээр бас нэг хөнгөн арга хэмжээ нь бол дагц халаал хөлрөөд байгаа тохиолдолд бол өтгөн хар цаг чанаад ширээн дээрээ тавьчихаар нь хөрчдөг штэ тийм хөрцөн хар цагаар толгойг нь угаах, шавших, норгох тэгээд их халаад ах юм бол нөгөө дааванд ороод толгойг нь боох моох гэд бид нар нэг толгой халаад өгдөөд ахаар нэг наршихаас сэргийлээд норгодог шиг тэгээд арга хэмжээ авчаад бас зүгээр байдаг. За ээж маань хариулт авсан баг. За Pogi GMS гэд хэрэглэгч маань 1 сар 10 хоногтой хүүхдэд өдөр сайн унтахгүй юм аа. За 1 сар 10 хоногтой хүүхэд бол за унтахгүй байгаа нь маш олон шалтгаантай шүү дээ. Магадгүй сүүндээ чадахгүй байна уу, асаргаа болохгүй байна, өөр өвдсөн байна, өөр давхар зовөр байна уу гэж заавал эмчид хандна. Няраа хүүхдийг бол ерөнхийдөө дур мэдээ янз бүрийн эмчилгээ хийхгүй байхыг хичээх хэрэгтэй. Тэгээд ер нь гол төлөв ингээд ямар нэгэн зовөр гараад ах юм бол заавал эмчийн зөв тусламжтайгаар эмчээс зөвлөгөө авч агаад ингээд одоо цаашаа эмчилгээгээ хийн. Наан нь бол унтахгүй байгаа тохиолдолд бол хоолтой жингийн нэмэгдлээ хянах хэрэгтэй байх нь нөгөө дагц нь халж гэнэ үү түрүүний миний хэлсэн нөгөө яргалж янцаглаж дуугарах тайван биш аюу амархан цочонтгой байх арьс нь хөх ирээн байх эрүү гарын чичрэх энтергээ шинж тэмдэг байна уу гэд хүүхдээ бас ажиглах хэрэгтэй байх нэ. За тэгээд олон ээжүүд маань асуусан байна л да хүчил төрөгчийг шингэн хүчил төрөгчийг өгж болох уу? Одоо нэг зөвлөх болох уу гэж байна тий. За миний хувьд бол би нэг хайхтар ялангуяа ингээд манайх зуны уйлрал болсон ийм үед бол нэг шингүүлчил төрөгчийг өдөрт бол нэг зөвлөдгөө зүгээр нэг утаа ихтэй гадаа ерөөсөө гарч чадахгүй байгаа үед бол болох юм. Гэхдээ ер нь хүчил төрөгч уулзахаасаа илүү гэрээ сэрүүн байх, хувцсыг тааруулах, аль болохоор гадаа гарах гэдэг зүйлийг илүү хийх нь илүү дээр байдгаа гэж би үздэг. За бас гид дүүрэлт нь тархины даралттай холбоотой байдгүй гэж. Нөгөө яг тархины даралт өөрөө гэдэс дөрүүлдэггүй. Гэхдээ бол тархины даралттай
даралт хүчил төрөгчийн дутагдал хоёр ялгаатай гэдээ эхэндээ хэлжсэн тий. Тэгэхээр би нөгөө дуу сул байсан үед өнгөрцөн байж магадгүй. Одоо дахиад тэр хэсгийг дахиад яриад өгье. Ерөнхийдөө болвол хүчил төрөгчийн дутагдал, хүчил төрөгч тархины цусан хангамжийн дутагдлыг эмчлэхгүй цаг алдаа цааш нь яваад ах юм бол асаргаагаа буруу хийгээд ах юм бол тархины даралт болон нэмэгдэж болно л гэсэн үг. Тэгэхээр бид нар хүчил төрөгчийн дутагдал байгаа дээр нь зөв асраал хөнгөн зөөлөн арга хэмжээ аваад тэрийг цааш нь хүндрүүлэхгүй байх боломжтой байна. За тэгээд асуулт маань юу гэж байлаа? Гидсний дүүрэн тархины даралт. Тэгэхээр нөгөө энэ хүчил төрөгчийн дутагдал маань өөрөө яг гидсний дүүрэнгийг үүсгдэггүй, харин нөгөө тайван биш ингээл уйлаад ахаар ээж нар өлсөд байгаа юм болоо яасан болоо гэж аргаа барсандаа нөгөө мөөмөө өгсөөр хагаад их хідүүлчдэг байхгүй. Тэгээ нөгөө дүүрхээс илүү чихэлдүүлчдэг учраас бид нар хичнээн ингээд дөнгөж саяхан хөхүүлсэн бол ерөнхийдөө тэр болгон дараа ингээд уйлах болгонд мөөмөгöd авах гэдэг асуудлыг жоохон болгоомжтой хандах хэрэгтэй. Тэгээд нөгөө хитрхи хийцэн хөвгт чинь харахад гидсэн цэрдээсэн тэгээд нөгөө талдаа ингээл маш их ингээл сууг гуйлгаал жоохон хөдөлгөөр гуйлгаал тэгээд байдаг нөгөө жингээ хянаад үзэхээр маш их жингээ илүүдэлтэй явж байдаг байхгүй юу. Тэгэхээр бид нар одоо сүмэн илүүдэд байгаа мó одоо болохгүй байгаа мó яг дүүрэн юм уу гэдгийг эмчээс асууж эмчээр одоо хянуулж шалгуулж болдог. Гэхдээ бол энэ асуудлыг шийдэхин тулд зөв хооллох 3 цагаар хооллох гэдэг маань өөрөө одоо их эмчилгээний ач холбогдолтой байх нэ. Хүүхдийн зөв асаргааны нэг хэсэг бол зөв хооллолт байх нэ. Тэгэхээр юу юм тархины даралтаасаа болоод гидс дүүрэх завир бол байхгүй. Гэхдээ харин тархины даралттай магадгүй завиртай уйлж байгаа хүүхдийг аргадахын тулд нөгөө хоолыг сүүгийн те дахин хөхүүлээд дөнгөж сая хүүлчээл дахиж хөхүүлээд байдаг байхгүй юу? Тэрнтэй холбоотойгоор гидс дүүрэх завир үүсч болох юм байна шүү. Хүүхдийн маань ходоод хэдхэн гарan байдаг. Тэгээд нөгөө хүүхдээ чинь ходоодны амсар юм нөгөө ингээд гарах амсар дээр нь юм чанга булчин байдаггүй том унд бол чанга булчин байдаг байхгүй юу. Тэгэхээр хүн ингээд нөгөө хоол идсэн ч гэсэн тэр болгон буцаагаал нэг жоохон гизээ шахахаар гулгаад байдаггүй байхгүй юу. Хүүхэд бол тэр нөгөө гарах амсарын булчин байх ингээд аюул сул байдаг учраас жоохон ингээд нөгөө хүүхдийн ходоод нь чинь 70 г 80 г ингээд нөгөө нас хоногороо килограммжиндээ тараад нэг ходоодны багтамж байгаа шүү дээ. Тэрнээс нь илүүцэн суурахаар л ингээд гулгээ гаргачихдаг байхгүй юу. Тэгэл нөгөө гуйлгцсан хүн чинь буцаж болоод ингээд байдаг учраас хооллолт цагаар байх хэрэгтэй байх нэ. За, одноогийн хэрэглэгч маань хүүхэд нүүрлүгээ дүүлээд уурлаад байх юм аа. Хүчил төрөгчийн дутагдaltaй холбоотой юу? Байж болно. Ерөөсөө нэг шинж тэмдэг нь яраглал, янцаглал, дүлээл, чихэлдэл байдаг. Гэхдээ энэ дээр нөгөө нэг зөвхөн яг ганцхан хүчил төрөгчийн дутагдал гэж ер нь ямиг хитрхи туршиж болохгүй байж тэрнээр байж болдог нэг шинж тэмдэг бол тийм шинж тэмдэг байдаг. Гэхдээ бас нөгөө нэг ингээд бас хүүхдийн дүүлэлт чинь нөгөө өгтгөн хатцсан байж болно тий. Гэдэс маш их жинхнээсээ дүүрчгээд тэгээд тэр гидснийхаа дүрэнгтэй тайван биш байдалтай байж болно. Гэх мэтчлэн бас өөр эмгүүд байж болдог учраас хүүхдийнхаа баасны гарц гидсний дүүрэнтэй харьцуулж агаад тэгээд төрөлтийн явц гэрийн дулаан хувцлалт энтертэйгээ харьцуулж агаад хүүхдэд бол одоо унш тавих боломжтой. За, баасан сүрэнгийн хэрэглэгч маань 10 хоногтой хүүхэд өдөрсөө унтахгүй юм аа. 10 хоногтой гэдэг бол одоо их эрт байж штэ тий. Тэгэхээр нөгөө нэг хүүхэд чинь бас нэг төрсний дараа нэг ихний 14-өөс 20 хоногтой бол тайван байна гэдэг байгаа штэ. Их хүнд төрөг бол хүнд ерөнхийдөө нэлээх бүтэлтэй нэлээх тоностой байсан хүүхэд бол тэрнээс наан уйлаад эхэлдэг. Тэгэхээр хэрвээ ийм 10 хоногтой хүүхэд уйлаад байгаа юм чинь ер нь шалтгааны заавал эмчэд үзүүлээрэ. Тэгээд хоолт чинь болж гэнэ үү? Боломжтой бол гэртээ жин өөрөөгөө хүүхдтэйгээ тэрч нэг жингээ үзээд хүүхдэд тавьж нэг жингээ үзээд зөрүүгээр нь хүүхдийн чинь жин нэмэгдэж байгаа юм болоо хоолндоо цадж байгаа юм болоо гэд тэр үнэлгээгээ наазах нь өгөөд ажиглах хэрэгтэй. За, болд мөнх цэцрэл гээд хэрэглэгч маань 2 настай хүүхэд толгойн хөлрөөд сэгсрээ толгоо бариад уйлаад байна. Энэ тархины даралт мөн үү? Яг зөвөр ер нь тархины даралтын шинж бол айгүй хүнд шинж тэмдэг байдаг байхгүй юу? Наад захын татдаг, зулаа байдаг, байнгын ингээд гидэлттэй байдаг. Тэгээд хөдөлгөөн цаашдаа магадгүй хөдөлгөөн сэтгэхүйн хоцрогдолд ордог мордог гэдэг даралт гэдэг бол тэр болгон тохиолдоод байдаг зүйлч биш. Бид нар ярихдаа тархины даралт гэж яриа сурчаад байгаа байхгүй юу? Тэрнээс хүчил төрөгч цусан хангамжийн дутагдал байгаа. Тэрнээс 2 настай хүүхэд хэрвээ бүр их даралттай байсан бол үдээ татах матах энэ төр шинж тэмдгүүд аль хэдийн илэрхээр хугацаа болцсон байна.
гэхээр зөвхөн хүчил төрөгчийн дутагдлаас баг зэргийн үлдэц байна уу, байгаа юм болов уу? Гэхдээ энэ хизээ илэрсэн бэ? Ерөөсөө ингээд нэг цаанаасаа эхнээсээ тогтворгүй байгаад байгаа юм уу? Яг саяхнаас илэрсэн юм уу энэ гэдгийг ойлгох хэрэгтэй, шалгах хэрэгтэй. Хэрвээ саяхнаас гэнт юм болсон бол магадгүй одоо юм мөргөө тархиад оргиоцсон байх ч юм уу, өөр ханиад маниад ч юм уу, өөр юм байж болно шүү дээ. Тийм магадгүй усан дотор нь харшил гарчаад диатестэй хөөхд усан дотор нь юм гарангуй цагднаад ингээд тайван биш болох асуудал байдаг. Хэрвээ тэгээ ер нь бид нар хүчил төрөгчийн дутагдал хүчил төрөгч цусан хангамжийн дутагдлыг эмчлэхгүй цаг алдах юм бол их бага хэмжээний үлдэц үүсгээд байдаг. Энэ нь яг нэг татахгүй гэсэн мөртлөө яг хуу таталтанд хүрэхгүй ч гэсэн ингээд нэг энэ хүчил төрөгчийн дутагдaltaй байсан байна. Гэхдээ эмчлээг байна да гэдэг нь ер нь хүүхдийн гаргаж байгаа характераас эхлээл нэг 8-9 сартаагаас эхлээд ажиглагдаад эхэлдэг. Дөнгөж 8-9 сартай хүүхдэл ерөөсөө маш их бачуурсан ууртай уйлахаараа бүх биенийх нь хөлс гардаг. Одоо хүнээс бишүүрхэл нэг юм лөө зүтгэвэл бүр тэр чигээрээ ингээд хүйтэн хөлсөө чахруулаад ээрэл хөхрөөл уйлж байгаа харагдчихэдэг. Дээр нь дахиад барагтай юмд тайвширдаггүй тийм хүмүүс. Тэгээд нэг настай болоход ер нь ээжээсээ өөр хүнд очихоо болцсон хормойддаг. Тэгээд ер нь байнгын тэврээстэй тэгээд шөндөө ээж нь 3-4 сэрж нэг настай хөгч чинь бол нам унтчих хэвээр шүү дээ. Тэгэхэд чин шүнжэнгөө мөөмөө хөхдөг, мөөм амнаас нь гарангууд сэрдэг. Гэх мэтчлэн ийм байдлууд ажиглагдаж явж хагаад жоохон том болоод нэг 5 сар мар болоод ирэнгүүт магадгүй халуурхаараа татдаг ч юм уу ингээд уйлахаараа ээрж хөхөрдөг. Тэгээд тэр нь бол яг ингээд тийм хүмүүсийг ерөнхий байдлаар нь харахаар унтахтаа ингээд тайван биш тонгочоол гэдэг. Ерөөс яг нам унтахын өмнө чинь хөлбөрөөл тонгочоол эргээл байрлалаа олж чадахгүй бүр ивэ болохгүй байгаа. Тонгочж орон дээрээ хөлбөрч байгаа. Тэгээд унтж байгаа харагдчихэдэг. Түүнээс гадна гутлаа тайлж хувцаа тайлах айгуу дуртай. Ямал бол хөл нөцгөн гүйжээдэг. Тэгээ гэрийн аль нөгөө хүйтэн сэрэн балконы наанач тоглох гэж юм уу нэг жоохон хүйтэн газар бараадчих гэдэг. Гэх мэтчлэн юм наад захын ажиглагддаг шинж тэмдгүүд байдаг. Ийм хүүхдүүд жоохон ууртай байдаг. Тэгээд яагаад гэвэл толгой байнга өвдөд байгаа учраас юм цайхан харьцахын арга байхгүй шүү дээ. Байнга толгой өвдөд байгаа учраас тийм учраас ийм хүүхдүүд маань жоохон ууртай. Тэгээд ямыг заавал нэг одоо жишээ нэг тоглоом авнаа л гэсэн бол сансандаа үржиж салдаг ч юм уу. Наан нь ингээд баг өөр юмар аргатахад өгөнд ордоггүй. Гэх мэтчлэн юм нэг өвөрмөөц жоохон ширүүн характертай болсон. Тэгээд тэр нь цаашлах юм бол нэг 2 нас гараад ирэхээр хүүхдийг хаздаг, зоддог, ямыг айгуух шиддэг, өшгөлдөг, хөдөлгөөний тийм жоохон ширүүн далаацтай болох хандлагатай болчдөг. Тэгээд хит хөдөлгөөнтэй эхэлдэг. Нөгөө анхаарал төвлөрдөггүй хит хөдөлгөөнтэй гэдэг хам шинж рүү орчдөг. Ингээд нөгөө хүүхэд нь ерөөсөө 1 минут суухгүй хулган шиг гүгэлэдэг. Хүний яриас тогтвортой сонсож чаддаггүй. Хүн юм ярьж байвал дундуур нь дайрч ороод гих мэтчлийн юм характертай болчдөг учраас ерөнхийд нь бага насн дээр нь нэг сайн жирийн асаргаагаар хөнгөн зөөлөн имээр дарагдчихар төдий зүйлийг бол бид нар аль болохоор их дэмжлээд оргуу сайхан эдгээвэл одоо илүү хүүхдтэйч, гэр бүлтэйч, улс нийгэмтэйч хэрэгтэй гэж бодож байна. За тэгэхээр өнөөдрийн лайв маань болохоор одоо дуусах тал руугаа хандж байна. Саяны одоо эмчийн маань хийсэн бүх завиуруудын үед энэ нөгөө гэрийн нөхцөлд хөнгөн зөөлөн имээр буюу ментад гэ 100% урамлын найрлагатай хүүхдэд ямар нэгэн гаж нөлөөгүй энэ имийг бас хэрэгжилж болно. За энэ нь болохоор хүүхдийн одоо тайвшруулж өгдөг, хүүхдийн одоо мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулсантай холбоотойгоор ой тогтоолтыг нас дэмжиж өгдөг, анхаарал төвлөрөлтийн сайжруулж өгдөг. Дээрээс нас нөгөө амгалан тайван сайхан нойрсох бас боломжийг нь олгож өгдөг. За тэгээд хүүхдийнхээ одоо нөгөө уур уцаартай, бухимдалтай тэр завиуруудыг нь намдаах юм урамлын найрлагатай шийхтэй. Тий, орондоо шийх гэх мэтчлэн завиуруудыг намдаадаг байгаа. Энэ имийг бас гэрийн нөхцөлд бас хэрэгжилж болно. За тэгээд хүчил төрөгчийн дутагдал нь ерөнхийдөө дээтэй холбоотой гэдэг юм бол юм чи холбоогүй. Дээ бол өөр хүчил төрөгчийн дутагдал бол бас холбоогүй. Гэхдээ нөгөө бид нар дээгээ буруу өчгөөд тэгээд бас хөлөрхөөр нөгөө хүчил төрөгчийн дутагдал гэдээ яваад ах магадлалтай. Эсвэл нөгөө нэг хүчил төрөгчийн дутагдлаа бас D2-ыг ер нь одоо холих гэдэг байхгүй юу? Хүмүүс нөгөө ялгахад хэцүү.
Тэгэхээр дэгийн дутагдлыг ерөөсөө нэг нас хүртэл 1000-аас дээш нь гаргадаггүй, дутагдaltaй байсан чинь 1000 гэдэг тунгаас дээш гаргаж уудаггүй. Тэгээд айлхаар жирэмсэн үед ээж маань өөрөө хүчил дэгийн дутагдaltaгүй, дэгээ шинжилүүлээ, дэгээ нөхүүлсэн байвал дэгээр дутагдаагүй хөх төрнө шүү дээ, тий. Цаашдаа бол дэгээ зөв тунгаараа өгөөд чанартай сайн дээг зөв тунгаараа өгөөд дэгийн дутагдaltaгүйгээр одоо өсгөвөл бас хөлрөлтийн нэг шалтгаан чинь одоо та нарт ажиглагдахгүй байх болно. За би монголчингийн хэрэглэгч манаас асуулт явуулсан байна. Би буруу байралтайгээд 39 мэдээлэлтэй 3,300 кейсрээр төрсөн. Хүүхэд маань хөл гар үе хүйд дагаад их хөлрөх юм аа. Заримдаа даавн чийгдээд сэрэх юм байрандаа байж байгаад одоо лагерт ирсэн салхи шороогүй бол агаарт гаргаж тэр одоо яг очиж чинь агаарт гаргаж за тэгээд дээ заавал шинжилгээ өгч байж хэрэглэх үү хөлрөөд байхын шинжилгээ өгч байж болъё гэж бодоод дээ өхөө болоод байгаа. Миний дараа бас гээд тосны дээ 1 мл-ээр өгч байсан. Хүүхэд маань унтахын хувьд сайн унтаж байгаа. Дан хөхөөрөө сүү сайтай гин. Хэдэн сартай хүүхэд юм бол доо? Энэ нөгөө түрүүн дээр асууж байсан юм чинь. Би монголчингийн хэрэглэгч маань тийм 3 сар 20 хоногтой тий. Тэгээ их халдаг, дагзаараа их халдаг. За би сая нөгөө ярьсан те ээж маань хэрвээ жирэмсэн үедээ витамин угаагүй ч юм уу огт дэгийн дутагдaltaй гаднаар салхинд муу гарсан ч юм уу иймэрхүү дэгээ хэрэглээгүй байж байгаад төрүүлсэн бол дэгийн дутагдaltaй байж болно. Гэхдээ дэгийн шинжилгээ өгнө гэдэг чинь нөгөө хүүхдийн цуснаас аваад суд сатгаж цуснаас аваад шинжилдэг учраас нэгдсэндээ жоохон арай жоохон хүнт ажилбар болчдаг. Хүүхдийн судаас нарийнхан хүүхдийн суцыг олж авахад тэгэхээр болж өгвөл нэг дэгээр оролдохгүй мини дропс бол сайн дээ. Тэрийгээ цааш нуугаад харин тэр их хөлрөөд байгаа нөхцөл нөгөө кейсрээр төрсэн интертэй ч холбоотой байх магадлалтай учраас гэрээ сэрүүн байлгах, хувцсыг бэгнэхгүй байх, хүүхдтэй гоё массаж хийж өгөх, өдөр болгон гоё усанд оруулах, тэгээд зөв хооллох, тэгээд магадгүй зулаангийнхаа таруулаад хүчил төрөгчийн дутагдлын баг зэрэг өөрчлөлт байна гэвэл бас эмнүүдээ хэрэглээд ингээд хүүхдэд төгс эмчлэх боломжтой байх нэ. За өнөөдөр та бүхэн болохоор хүүхдийн тархины цэцэн хангамжийн дутагдал болон тархины даралтын залаар анхлан беби хүүхдийн эмнэлгийн зөвлөх юмч саран туян амч маань та бүхэнд зөвлөгөө өглөө. За тэгээд асуулт байх юм бол та бүхэн комент хэсэгт бичиж үлдээж болно. Бид нэр эмчтэйгээ холбоо барьж агаад асуугаад хариултыг та бүхэнд өгөх болно. За тэгээд өнөөдөр та бүхэнд анхаарал хандаж бидний лайвыг үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Би тэгээ бас нэг юм хэлжээ. Энэ ментат дээр за няраа хүүхдээс гадна том хүүхдэд маш их үр дүнтэй байдаг. Энэ ментат өөрөө нөгөө юу гэдэг штэ таблетхэн болон сироп байдаг тий. Тэгэхээр нөгөө том хүүхдүүд ингээд нэг сургуульд орохдоо анхаарал төвлөрөхгүй байх, хичээлээ сайн хийхгүй ингээд нэг одоо хичээл хийхдээ ингээд одоо жоох удаан ойлгоод байх ч юм уу, хичээл нь жоох ачаалттай санагдуулаад байх. Энэ төр тохиолдолд ерөөсөө илүү туйм хэрэглэхгүйгээр ментатыг өгөхөд маш их үр дүн өгдөг. Дээр нь нөгөө хүүхдүүд бас нэг орондоо шиг шинж тэмдгүүд гардаг штэ тий. Ялах алханаас айдаг, цэцэрлэг дөнгөж орсны дараа бол шинэ орчин дасгаас айгаад орондоо шийх энтер гэх мэт байдлаар ментатыг өгөхөд ер нь их зүгээр байдаг. Агаарт гаргах нэг асаргааны хажуугаар хийх юм дээр чинь тий. Тэгэхээр ментат өөрөө нөгөө ийм биш яг эмийн бодисоос илүү 24 төрлийн ургамал орсон байдаг юм билээ шүү дээ. Тэгэхээр ментатыг бол хэрэглэхэд би одоо бичгэд ерөөсөө ингээд нэг нүүр бардам юм гэж яддаг шүү дээ тий. Тийм юм байдаг учраас ментатыг ялангуяа тийм том хүүхдүүд хичээл сургууль соёлд одоо амжилт гаргахын тулд энэ төр хүүхдүүдэд явуулах гэд бас ээж аавуудад бас их хэрэгтэй одоо эмийн бэлтгэл байдаг. Ургамлын бэлтгэл байдаг. За эмчтэй маш их баярлалаа. За баярлалаа. За баяртай.